За Синзанбаавын сэтгэл төдийтний за дунтаа тогтсон тааллыг тийм амлахад ороо гэж. За цанид яваад давшид доцолдсон ши. За мөн чанар нь ялгал нь давшид нь за хүсэг ёс гэсэн энэ дөрвөн хэсгээс бүрдэх юм те. Яг адилхан байгаа. За дамбуу буюу цанд нь үстэй те. За чадан хаймал. Гадна талын юмс хөлөө зөвшөөрдөг байгаас те. За тэгээд шавн дэндүүд бодолдог. Бусдын эрхэнд байгаа юмыг үнэн гэж боддог гэж байгаас. Тэгээд навын дунтаамаар тогтсон тааллыг өгүүлээч юм бодвол Синзанбаа гэж хэлсэн. Сэтгэл төдийтэй гэж хэлсэн те. Тэгэхээр энэ нэг ланшар хоргон гэдэг ихтэй. Шилэн одоо савн дотор байгаа ус гэдэг юм маань яг мөн чанараасаа бол ус гэдэг юм бол олдохгүй тийм ээ. Тэр хүний өөрийнх нь авьяасаараа ус гэж харж байгаа. Авьяасаар л ус гэж юм бичээд байна гэдэг. Энэ бодол яг чадан хайлгын яг юм шинж байхгүй тийм. Тэнгэрт бол энэ ашаа харагдана. Ядагт бол юм чинь бол өснөж харагдана гэдэг чинь чадан хайлгын нэг тэмдэг бол байхгүй. Хэрвээ чадан хайлгын дээр тэр үл яг мөн чанараараа усул ус ашаанаараа л байх гэдэг байхгүй. Ойлгож ерөнхийдөө чаддаг ерөнхий ойлгол бол ингэж л ойлгох гэдэг. За Нева хоёр дахь нь гэж юм те. Яван. За Синзэм намдын намзан гэж харах те. Сэтгэл төдий дотор тийм үнэн, тийм хоорм гэж бас байдаг байна те. За дээний чинь чадвар ядтэй гэж. Энэ хоёрт бол жоох ялгаа байна гэсэн үг үстэй те. За онзон мэгшила. За хөхөнгийг харахад гэсэн үг те. Хөхөнгийг одоо мэдж байгаа шифт хөхийг хөх мэт үзэгдэж байгаа. Тэгээ тийм одоо үннээрээ хуурмгаар одоо цошин намба цаашд тавигддаг гэж хэлж байна те. За тэгээд тийм үннээрээ бол хөхтөр бариад нүдний мэдлэр хөхийг хөх гэж үзэгддэг бүтээхийг хүлээн зөвшөөрдөг гэж. Энэ бол намзан одоо бүхэн худлын гэж юм те. Онзон мэгшила бүхэн худлаар тийм ээ. Онзон мэгш буюу хөхийг барьж байгаа мэдлэнд хөхийг хөх гэж үзэгдээгүй төлөөн зөвшөөрдөг гэж. Ийм л одоо хоёр ялгаа гаргач те. Хөх мэдлийг харахад тэрийг хөхийг хөх гэж харж байгаа. Хөхийг хөх бишээр одоо хормог төдий харж байгаа гэсэн нэрээр худал харах одоо худал өгүүлээ чинь тийм одоо худал гэдгээр нь явах нь шүү дээ. Тэнийг тэгээ сайн бодож үзмээр юм шиг байна тийм ээ. За тэрт яагаад гэдэг нь зобоо хийж байна тийм. За намдын зүнний гэж юм тийм. За намдын зүн гэж намзумба гэж хоёрыг хэлж байгаа шүү тийм. Хуурмаг үнэн тийм хуурмаг харах одоо тийм үнэн харах гэх хоёр үстэй тийм. Онзон мэгшила омбог омбор наандаг. Хөхийг хөх гэж барьж байгаа тийм ээ. Хөхийг мэдж байгаа шивдээр хөхийг хөх гэж үзэгдэх. За хөхийг одоо бүдүүн үзэгдэл. За тэгээд хөхийг гадна талынхаа утганд үзэгдэхэд хүсэх хоёр бол адилхан гэж хэлж байна тийм. За намдын би тийм үнэн бол хөхийг барьж байгаа мэдлэлээр хөхийг гадна талд үзэгдэл дээрээ Монхогийн одоо марвилад биш үү. Монхогийн авьяасаар одоо бүлдэгцснаар оршдог. Тэгээд омбор нөө хөхийг хөх гэж үзэгдэх. Омбол аргуур нөө хөхийг хөх бүдүүндор үзэгдэх нь бол Монхогийн авьяасаараа одоо бүлдэгдаагүйгээр үзэх гэж хоёр одоо хүсдэг юм аа гэж хэлж байна. За тэгээ энийг юу гэж ойлгоод байна гэвэл Дөдиватай ойролцоог нь одоо юу гэх юм. Энэ үннээсээ бүтсэн. За яг хөх нь байж болох юм те. Гэхдээ энэ сэтгэлдээ хамаарж иж байна гэсэн маягтай яваад шүү дээ. Тэгэхдээ гадна талын хөх гэдэг нь угаасаа байхгүй. Мөн чанараасаа ч олдохгүй шахуу. Зөвхөн энэ сэтгэрээсээ энийг хөх гэж үзэж байгаа. Энэ гаднах нь бүр хотоосоо хотлаа гэдэг нь тэр намзунгаа нар байна шүү дээ. Намзун гэдэг нь нэг нь жаврагмаар аваад Дөдиватай ойролцоо. Нөгөөх нь бол дээд тал руугаа одоо Умаватай ойролцоо гэсэн. Ийм хоёр ил ялгаа гарч ирээд байгаа байхгүй. Намзан гэдэг. Тэгээд энэгээр нь ойлгох гэсэн үг те. За яг үгчлээд ойлгоход жоохон хэцүү шүү дээ. Бодоод уншаад байвал. Орчуулга нь бол ингээд иймэрхүү маягаар л орчуулах байх. За намзумбын омбоо чорол дон наваа зам басад омбоо омбор наагандаг гэж байгаас те. Намзум болж. Омбоо аргуур наваалаа мэр гэж. Тэна Синзанбаа гаан шиг гэж хэлж. За сэтгэл төдийтэн намын дутаа бахан те. Ваншил аргуур наваа. Ваншил одоо бүдүүн үзэгдэл, наваадар наваа. Үзэгдэл мэтээр бүтдэг хүсгийг Синзанбаа намдынгийн цанд гэж хэлж байна те. Гадна талын бүдүүн тоймын бол одоо хөхөнгө маягтай байх нь шүү дээ. Тэрийг бол намдын гэж хэлдэг. За Синзанбаа шиг ваншил аргуур наваадар мадуур дутаа Синзан намзуу. Гадна талд ерөөс угтаасаа хөх гэсэн тийм ойлголт байхгүй.
Зөвхөн энэ урдын авьяасаараа л энийг хөх гэж харж байна гэж бодлоо намзан гэж илүү одоо дээдлэг рүү ойролцоо гэсэн маяг тийм үү. За тэгээ намдандаа бол бас хувааж байна. Сүнзэн данимба, гонгоо жицэлба, нацаг нэмэд гэж байна тий. За баригдахуун олон тоотой гэж хэлж тий. За гонгоо жицэл одоо олон үүднээс ялгах гэсэн маягтай үг юм уу тий. Юу гэж орчуулсан байна надад чи. Гонгоо жицэл гэдэг юм. Баригдахуун тэгш тоотой гэж нэгдэх нь байна. Дараа гонгоо жицэл гэж. Тэгээ дараа нь нацаг нэмэд уу илдв хоёр үгүй гэж. Тэрний өмнөх нь юу гэж байна? Заримдаг өндөг. Заримдаг өндөгтөө. Тий, өндөг гонгоо гэдэг өндгөөр нь явах юм байна тий. За ингэж хуваах юм. За тэгээ дийсүнжийн чадвар хайнаваа нам шууд мэтэн гэж байна. За тэгээ Синзэнбаг дотор нь нарийсгч чаа. Тийм ээ. За тэгээд юун дотор бол мэрэгдүүд бол одоо олон хоорондоо бол таарахгүй юм байна. Олон байна гэж. За гүнрүү жалцсан самбуу Умаа Донтон гэдэг номондоо байна тий. Чамаа дэвжийн шүгдэнгийн товоо зэмби мэгши товоо зэмбицэ гэж. Чамаа лив гэдэг нь юу гэж байна? Гүнрүү жалцсан самбуугаар Умын Донтонгоос гэж байна. За тэгээ юу гэж орчуулж байна? Эрвэхэн далавчны тийм ээ. Алан өнгийг нь мэгшийн товоо зэмбицэ одоо хөх өнгийн тэр олон янзын ирээ өнгийг үзэх цагтаа гэсэн үг үстэй тийм. Илжийн оноо орных нь үүднээс нь хөх шар гэж адилгүйгээр нэжгээд нь үзэгдэхийг одоо хүсдэг гэж хэлж байна тийм. За тэгдэг гэж. За юлжинжийн оноо орны үүднээсээ талаасаа гэсэн үг тийм. Хөх шар тэргүүтэн адилгүй тийм одоо үзэхийн төрүүлэхийн сүнзэн данимба гэж хэлдэг. За тэр мэт барихын цагт орны талаасаа хөх шар адилгүй нэжгээдийн байдлаараа тавигдаад